2025 онд аймгийн хэмжээнд хийгдэх авто замын ажлын талаар мэдээллийг хүргэе. За 2024 онд гүйцэтгэгчийн шалгарсан аймгийн Чоосон хот доторх хатуу уучлалтай авто замуудын ажлууд үе шаттайгаар үргэлжлээд графикийн дагуу үргэлжлээд хэрэгжин. За 3 сараас эхлээд бэлтгэл ажлууд хийгдээд 4 сараас замын ажлууд бол байрын дагуу явагдана. За аймгийн Чоосон хотын хэмжээнд доторх авто замыг гүйцэтгэгч 5 компани гүйцэтгэгчээр ажиллаж байна. За бидний мэдих 5.5 км замын ажил бол гүйцэтгэл 100% дууссан. Комисс ажиллах бэлтгэлээ хангаж байгаа. За 2.8 км буюу музейн ард хойгоор явж байгаа Ламжавын гудамжны ажил бол 85% гүйцэтгэлтэй явж байна. За 4 сараас ажил нь эхэлнэ. За Ламжавын гудамжны замтай холбоотойгоор газар чөлөөлөлтийн ажлууд бас яригдана. За эхний ээлжинд 2-3 айлын давхцаж байгаа объект хашааны асуудлуудыг чөлөөлөх ажлууд үнэлгээний ажил хийгдэж байна. Үнэлгээний ажил хийгдээд за мэргэжлийн байгууллагаар үнэлгээ тогтоогдоод эдгээр хүмүүстэй хэлцлийн ажил хийгдэн. За хэлцлийн ажлын дараагаар чөлөөлөх асуудлууд хийгднэ. За газар чөлөөлөлтийн ажил хийгдснээр нэг игнэ зорчих хэсэг маань бүтэн одоогоор байхгүй байгаа. Тэгэхээр энэ зорчих хэсэг бол бүтэн нэгдэж за нэмэлтээр явган үний зам болон гэрэлтүүлгийн ажлууд хийгдээд Ламжавын гудамжны ажил энэ жилдээ бүрэн дуусгаад төлөвлөлттэй байгаа. За мөн Баян Түмэнгийн гудамж, за эмнэлгийн бүсийн замын ажлууд, за зогсоолын ажлууд энэ жилүүд бол 25 онд бүрэн дуусна. За нодлон хийгдсэн ажлуудаас үргэлжлүүлээд энэ жил бол дандаа асфальтын хувцлалтуудаа авах ажлууд хийгдээд ерөнхийдөө томоохон замууд бол бүрэн дуусна. За зөвхөн 25 оны төсвийн хувьд гэх юм бол замын ажлуудтай холбоотойгоор ус зайлуулах шугамуд болон урд төв замын нөхөөсний ажлууд, за 25-6 байршлигт холбогдох нөхөөсний байршлуудыг нөхөх ажлууд хийгдэхээр байгаа замын ажил дээр. За энэ тодруулах. За 2.8 хүний газар чөлөөлөлт мэдээлэлтэй нэг хэдэн өрх байгаа вэ? Тэгээд саналаа сэдний өрөөр өгсөн байгаа. Энэ жилээс орнотын төсөвлөөр зарим ажлуудын хэмжилсэн мөнгөнд өгсөн гэж мэдээлэл гарсан дээ. Энэ талаар бас тодорхойлох юм. За энэ жилийн хувьд бол газар чөлөөлөлтийн зардал дээр аймгийн төсөвтэй бол 300 сая төгрөг байгаа. 300 сая төгрөгөөр бид нэр үнэлгээ хийлгэх мэргэжлийн байгууллагын ажлын хөлсөө хасаа цаана нэг 290 сая төгрөг үлдэж байгаа байхгүй. Тэнгүүд иргэдийн гаргаж байгаа өөрсдийг нь хөрөнгөө үнэлж байгаа үнэлэмж бол нэлээд зах зээлийн хашнаас нэлээд өндөр үнэнд дуурч идэг. Тэгэхээр төр бол бүгд дуурсных нь хэрээр өгөөд авах боломж нь хомс учраас мэргэжлийн байгууллагын үнэлгээ хийлгэж байгаа. Тэгэхээр мэргэжлийн байгууллагын үнэлгээ гарсны дараа дахин хилцэл хийгээд бодит үнэлгээний юм байна. Манай боломж юм байна ч гэдэг юм үү те. Ингээд ярилцаад ингээд нэг талдаа гараад шийднэ. Яг тараасаа бүтэн хоёр талаараа нөгөө дугуйн зам, явган үний зам гэрэлтүүлэх гэдэг ярих юм бол ер нь бол 30 гаруй өрх байгаа. Гэхдээ яг эхний ээлжинд бол энэ 30 гаруй ингэ шийдэх ямар ч боломж авахгүй. Энэ жилийн үед бүр нэн шаардлагатай байгаа. Та бүхний мэдж байгаа явж байгаа нэг хэсэг нь бүтэцгээр байх болсон маш зорчих хэсэг нэг игнэ. Тэгэхээр энэ игнэгээ нийт тэрүүл хамгийн эхлээд шийдэх шаардлагатай байгаа. Тэгэхээр энэ игнээг бий болгохын асуудалгүй болохын тулд 2-3 айлын асуудал байгаа. Тэрийн дотроос айгүй олон барилга хөрөнгөний асуудал байгаа. Энэ нь бас манай энэ жилийн төсөөсөн мөнгөд хүрэх үгүй гэдэг нь бас эргэлзээтэй. Эхний ээлжинд бид үнэлгээний байгууллаганд үнэлтээ харна. Тэгээд аж ахуйн нэгжүүдтэй хэлцлэх ажил хийндээ. Үнэлгээний дүгнэлт хийгдсэн бид шийдвэр захимжуудаа гаргацсан байгаа. Тэгэхээр дүгнэлт баг 7 оноос бэлэн болчих واخ. Үнэлгээтэй холбоотой зардал мөнгнүүд нь шийдэгдсэн учраас энэ онд ер нь хөрөнгө оруулалтын зохицуулалтын ажил бол хаана хийх вэ? Яг цаг хугацаа холбоотой асуудал байна л да. Нэгдүгээр байшингийн барааллын зохицуулалтын асуудал бас яг цахим орчинд хүмүүс нэлийн сонирхолтой сэдв байгаа шүү дээ. Тэгэхээр энэ асуудал маань яаж шийдэгдэх вэ? Энэ шалгарсан компаниудаас гэрээс суугаад яваад байгаа юм мэдээлэл байсан. Тэгээд ямар компани шалгарсан юм бол цаашдаас энэ компани маань яад амтлаш гэрээгээ байгуулсан учраас дараагийн ажлаа авах боломжгүй ийм нөхцөл байдал бол хүрчээд байгаа юм байна. Энэ дээр бас ямар арга хэмжээ авч байгаа вэ? За 25 оны үед шинээр авц зогсоол байгуулах ажлууд байхгүй. 24 оны гүйцэтгэлийн дагуу хуучин спорт хорооны уртлын зогсоол бол комисс ажиллахад бэлэн болсон байгаа. За мөн 19-р байрны урт талын орсныхоо эсрэг талд авц зогсоол энэ жил хийгдэнэ. За үүнийхээ дагуу саяны асуултын дагуу Баян цогт зам гэдэг компани гүйцэтгэгчээс шалгарсан гэрээгээ үргэлжлүүлээд хийгээд явж байгаа. Санхүүжилтэн байгаа гэсэн. Тэгэхээр яг гүйцэтгэгч компаниас биш шалтгаалаагүй асуудал байгаа. Газрын асуудалтай холбоотойгоор
ер нь бол илүү татсан 404 м² метр газар байгаа. Илүү татсан. За тухайн метр квадратаа татах юм бол одоо яг зочих шиг чигээр яваад замаа явуулах боломжтой. Тэгэхээр яг газраа илүү татсан газраа татахгүй гэдэг асуудал. За мөн яг өөрсдөө эзэмшлийн газрын хугацааг сунгах хэсэг асуудал дээр маргаантай асуудлууд бол яригддаг. Тэгээ энэ нь бол шатны шүүхийн асуудал дээр яригдчих байгаа. Тэгээ ямар ч хэсэн захиргааны байгууллагын зүгээс бол илүү байгаа 404 м газрыг татуулна. Тэгжиж одоо 5 сарын 1 гэхэд татаарай гэсэн мэдээллийг бид нар одоо өгөхгүй бэлтжээд байж байна. Мэдээлэл өгөхөөс өмнө одоо өмчийн эзэнтэй уулзаж зохион байгуулад ямар ч хэсэн ингээд татуулаад замаа бол хийх ажлаа явуулахгүй бол нөгөө гүйцэтгэж компани маань бас ийм асуудалтай байгаа учраас хэрвээ танах энэ асуудлаа шийдэхгүй бол бид нар гэрээгээ бүр цуцлаа. Одоо дараагийнхаа ажлыг бодё гэдэг бас байр суурийг илэрхийлээд байгаа. Тэгэхээр энэ асуудыг бидэд бас нэлээд тэргүүнд тавьж шийдэх талаар нь ажиллаж байгаа. Гэрээний мөнгө нь бол ингээд нөгөө жил дараад ингээ хатгалж тий шалгараад явж байгаа учраас гэрээ байгуулж байгаа. Шүүхтэр тэр нөгөө талд нь шийдэж гарсан юм шүү. Тий тэр шүүхийн маргаан болохоор яг газрынх нь гэрчлэгээ дууссан байхад шүүхтэй ч гэдэг юм нэг зөрүүтэй болж яваад байгаа юм да. Гол нь нөгөө гэрчлэгээ сунгуулах гээд өнгөнгүүт нь танах илүү татсан байгаа болохоор илүү татсан газраа татчихаа. Тэгээд одоо яг байгаа газар дээр ингээд шийдвэрийн гаргаад өгье гэх тэгэнгүүт татахгүй гэдэг. Танах татахгүй бол ингээд сунгууч өгөх боломжгүй. Илүү газраа татаа замаа тавьмаар нэг үеинтэй холбоотой маргааныг гол нь маргаанаа гаргахтаа манай өсөлтийг одоо хүлээж авч гэрчлэгээ маа сунгууч өгөхгүй байна гэдэг маргааныг гаргаад байгаа байхгүй шүүхтэр. Тэгэнгүүт маргаан болохоор гэрчлэгээ сунгууч өгөх ёстой гэдэг дээр нь иргэний тал гаргаад компани тал гаргаад байдаг. Манай болохоор гэрчлэгээ хийхээс илүү газаа татчих юм бол бид нар сунгаад өгье гэдэг. Нөгөөдөн газаа татахгүй гэж иймэрхүү юм болоод байгаа. Тэгэхээр одоо сүүлийн хамгийн сүүлд одоо өмчийн эзнийг төлөөлж хүн бол одоо уулзсан байгаа. Уулзалт хийсэн. Тэрэн дээр бол илүү татсангаа бол татъя. Гол нь нөгөө бүгдээрээ мэд нөгөөдөнд нь нөгөө харуулын нэг жижиг байшин байдаг те. Тэр байшинтай холбоотой гарах задлыг төр хариуцах уу яах вэ гэдэг асуулт бас эргэцсэн. Тэгэхээр тэр яг жишээлбэл газар дээрээ барьсан байдлага учраас тэрнтэй холбоотой задлыг төр гарах боломжгүй л дээ. Тэгэхээр иймэрхүү процесстэй л явж байгаа. Энэ зогсоолтой холбоотой хүмүүс асуугаад байна л да. 209-р байрны хажууд зогсоол. За бас 74, 75 дугаар 71, 72-ийн А, Б байрны гол зогсоол. Солон хороол илүү. Солон хороол тий. Хилэн сум юуны Хилэн номингийн хажуудлын. Тий энэ дээр 11-р баг тий. Энэ жил байгаа. 11 Хилэн номингийн яг баруудлын байрны хой талтай зогсоолтой юу байгаа. Төлөвлөсөн байгаа хацааны сан дээр тэр ажил байгаа шүү. Тэгээд 11-р багийн бас нөгөө юу ус тогтдог нэг хэцүү газрууд игнэнүүд идэг ш. Тэр игнэнүүдэд 2 игнэ усах ажлууд бас байгаа. Сайжруулах. Хаачин асуулт байна л да. Нөгөө нэгдүгээр байшингийн байгууллагын зохицолтой холбоотой. Яг тухайн үед одоо л яг 5 сарын 1-ээс өөрчлөж одоо яг хэмжлэхийг бодвол ингэ бэлдээд байгаа юм шиг. Тэгээд 24 онд бас ийм мэдээлэл өгсөн нөгөө ер нь төрийн байгууллагаас ямар арга хэмжээ авч ирсэн бэ? Өмнөх процесс яг шүүхийн маргаантай байсан асуудлаар ингээл яваад байгаа. Манайхаас бол яг төрийн байгууллагаас ажиллаа хийлгэчихье гэдэг үүднээс компани ирж байгаа хүсэлтийг нь яахгүй ингээд бид нар асуудлаа шийднэ замаа хийлгэе гэдэг юм яриадаад шүүх дээрээ хүртэл нөгөө захирамжийг нь хүсэлтийг нь одоо захирамжаа туслуулъя сунгуулъя гэдэг хүсэлтийг нь хүртэл сунгаж өгөхгүйгээр газаа татаач гэдэг юм уу. Ямар ч байсан газаа чөлөөлөх талаас нь ингээд өөрсдөө зүгээс хийх боломжтой юм даа шийдвэрлэл яваад байгаа. Тухай бүр нөгөөл хийх ёстой процесс юм хийгээл явж ирсэн. Тэгээд яг шүүхийн юм чинь жоохон хугацаа ордог. Тэгээд шүүхэн зарлагддаг өөртөө нөгөө хэмжлэх тал өөртөө ирдгүү гэдэг ч юм уу иймэрхүү хойшлж ирсэн юм дээр бас байгаа юм шиг. Тухайд яг зан засварын ажил эхлээд ингээд шороогоо бүр одоо гаргаж ирсэн шүү дээ. Тэрийг ингээд гаргаж байгаа зардал буцаад тэр идэвхжиж байгаа зардал юу хаанаас гарсан юм бэ? Тэр зардал санхүүжилтөд олгогдоогүй шүү. Тэр яг замын ажил хийх ёстой ажлынхын л одоо эхний шат тахгүй. Тэгэхээр тэрнтэй холбоотой гүйцэтгэл гараад мөнгө нь гарцсан асуудал байхгүй. Тийм. Тэр замыг хийсэн тэр завтай холбоотой ерөн зардал бүтнээрээ л байж байгаа гэсэн. Хийгдэггүй. 10-ны ардуур нэг зам тавина гэж чинь тэр. Тийм. Хүүхэд эмэгтэйчүүдийн гудамжны зам. Тэрний гүйцэтгэгчээр 1000 тэмүүлэл компани байгаа. Нодлон ажлаа ерөн судалгааны ажил юмнуудаа хөрсөн дээрээ ажиллах юмнуудыг хийгдсэн. Тэгээ яг доогоор нөгөө замын ажилтай холбоотой нэг том бэрхшээлүүд бай. Яагаад удаашрдаг гоошлоо. Одоо нодлон та бүхэн мэдэн бараг сар гарan болсон доо юуны станцын Содом Даржаагийн зам, станцын баруудлын зам. Одоо ер нь бол стандартынхаа дагуу 3 метрийн гүнд байх хэвээр нөгөө цахилгаан холбоо, шугамууд, дэд бүтцийн шугамууд маань ерөөсөө ингээд
замаа хийх гээл ингээд ухаад эхлэнгүүт доор нь айгүй ойрхон байж идэг. Тэгээд нөгөө кабель дээр бүтцийн асуудлууд маань хөндөгдөг, тасардаг тий. Ийм асуудлууд аюу их тулгардаг. Тэгэхээр энэ хүүхэд эмэгтэйчдийн гудамжид яг ийм асуудал гарсан. Яг ажлаа эхлэхэд ингээд ухаад эхлэнгүүд доороос нь кабелийн шугам инээ тэр юм гараад ирдэг. Эннийх нь холболт юмнуудын асуудал яригддаг. Тэгэхээр энэ ажлууд графикад оюун намнаас хийгдэн. Бид нар бас замын ажил эхлэхээс өмнө гээд сая 2-7 хоногийн өмнө нөө замын гүйцэтгэгч 5 компанитайгаа цахимаар уулз зохион байгуулсан. Тэгээд яг үе шатныхын хуваар хизээ эхлүүлэхий, хэдэн сар гэдээ дуусгаад өгсөн байхаа тий. Асфальт бетоноо яг хэдийн хэмжээтэй авахыг, хэдэн сард авахыг гэж яг бас аймагт асфальт бетоны үйлдвэртэй бас давуу тал байна л да. Нөгөө холоос тэрвэрлэхгүй учраас чандрын асуудал нь шууд ингээд халуунаар нь ингээд тавих ч гэдэг юм уу тий. Тэгээд аль зам дээр нь хэдэн одоо метр куб асфальт хизээ хэрэгтэй гэж зөрүүлээд ингээд залгуулад бэлтгэж гэдэг юм уу те иймэрхүү асуудлуудыг шийдэх график гаргаад бэлдээд явж байгаа. Тэгэхээр энэ зундаа бол замын асуудлыг наадмаас өмнө гэхэд ер нь л гучлалтаа аваад бүгдийг дуусгах, нодлонгийн ихсэн замыг бол бүгдийг дуусгах ажлууд явагдаж байна. Хүүхэд эмэгтэйчүүдийн зам наадмын өмнө бол амжиж дуусгах байх. Ямар ч гэсэн он дамжиж байгаа ажил учраас энэ ондоо хөвчлээд ер нь явж байгаа. Сүүлийн асуулт. Одоо ингээд энэ сая миний яриад байгаа зогсоолын асуудал шүү. 2 ондоо амжилтлаа шүү дээ. Одоо ингээд 5 сарын 1-ний дотор ингээд шийдэхгүй бол дараагийн арга хэмжээ юу байх? Мэдээлэл дээр одоо 5 сарын 1 хүртэл ингээд ялаа хэрэг явахгүй бол албатан чөлөөлөх ажил хийгдхийг мэдээж гэсэн төслөөр ол явж байгаа. Тэгэхээр ийм мэдээлэл аваад заавал албатан дээрээ тулаад явах юм уу? Төртөөгөө ойлголцоод ингээд шийдээд явах юм уу гэдгээ өгч шийдвэр авах та. Тэгээд бүр дараагийн шатны арга хэмжээ бол тэгээд дахиад маргаантай асуудал шүүх цаатаа гэдэл шийдвэрлэх. Төрийн зөөс бол аль болохоор ажлаа шуурхаа явуулаад нийтээр ашиглалтын ажлаа явуулаад бушуухаа шийдвэрлэх гэсэн зорилготой ажиллаж байгаа. Энэ нөгөө шууд үзэж байгаа болохоор нөгөө хүмүүс асуулт асуугаад байна л да. Нэмж асуултууд орж байгаа. За хариулаад явчих. Хариулаад явчих. Ингэж юм. За хамгийн их замын асуудалтай хороо гадуур байна. Модон гүрнээс өшөө хавц зам байна. За. Ам байна шүү дээ. За модон гүрийг хариулах уу те. Модон гүрний яг модон гүрээс уршаад тэгт чиглэлийн 4.8 км авах замын ажлын гүйцэтгэгчээр нодлон 24 онд капа шалгарсан байгаа. За энэ өвөл бас нөгөө гол хүлдсэн байхад хийх шаардлагатай тэр нэг гүүрийн асуудал эдрийг одоо өвөл хийцсэн байгаа. Одоо үржүүдээ замын ажлын удирдал эхлэнгүүт 4.8 км сайжруулсан учиртай болгоно. Нэгт хоёрт модон гүүрийг шинжлэх ажил дээр энэ жил яг зүгээр нэг засварын 100 сая төгрөг тавигдсан байгаа. Яг гүүрээ бүхэлдэн шинжлэх асуудлын өрөөнд бол зураг төсөв нь бол бэлэн болчихсон. Яг жилдээ бид энэ усын төсвөрөөс саналаа явуулдаг. Тэр нь усын төсвүүд төр очиод батлагдах нь бас жоохон асуудалтай байгаа байна. Тэгэхээр энэ 26 оны усын төсвийг бид дахиад явуулна. 25 он дахиад явуулсан батлагдаагүй. Тэгэхээр зураг төсөв нь бол хийгдсэн түмэн бетон гүүрээр хийгдсэн байна. За энэ асуултууд аюул их боловч ирдэг. За тэгээд тэгээд энэ гаражнуудтай холбоотой асуудлууд энэ 2-3 асуудал. За энэ Марсын урд багсыг хизээ юу болох вэ гэдэг нь за гэж нэг хүн асуусан байна. 92-ын танхимд хэмтэрхий гараж хизээ болох вэ асуугаад өгч байна. 92 дугаар байрны эвтрхий 92 дугаар байр чи хаана лээ? 92-ийн шинэ хөгжиж сургуулийн хойдол яг уу мөн шүү дээ мөн шинэ хөгжиж сургуулийн хойдлын эвтрхий гараж. Тэрний татаад яг хизээ одоо ер нь энэ гаражтай холбоотой асуудлуудаас нэлээд яригддаг энэ 6 дугаараг 26 27-гийн ажуудлын тий энэ зөндөө яригддаг. Гаражнууд чи бүгдээрээ эзэнтэй хувийн одоо өмж болсон байхгүй. Тэгэхээр эндээ шууд төр одоо шууд буулгаад газрын чөлөөд ингэж явах нөгөө эрхцээ орчин бас бүрдэхгүй байгаад байгаа. Тэр Марс хотгоны урт талын юу чинь хуучин усан сан бүхий барилга гэд баригдчихад усын төсвийн хөрөнгөөр хийгдэж чад ингээд зогсцсон бүр ингээд одоо зарцсан байдлаа. Энийг яг юугаар ашиглаад яах вэ их үү гэдэг нь одоогоор бол яг ингэсэн шийдсэн юм бол байхгүй байна. Тэгээд энийг бас нэгэд хөрөнгө оруулаад явцсан учраас нэг тийш нь болох л байна. Яг одоогоор бол тодорхой юм байхгүй байна. Усан сангийн барилга шүү дээ. За дахиад за баярлалаа ажиллаа мэддэг хүн рүү хариулж байна. Энэ асуултуудаа гаргасан чинь юу гэж болтгоо зарим гацаад лайв юм чинь ер нь асуултууд их байдаг ш хариулаад явчих. 19 сарын голын гаражууд хизээч хэлэлт өдрөө хариулсан тийм. За энэ аймагт ногоон байгууламж гэхээр зам дагуу хальт ногоон болдог. Одоо арай
өөрөөр томхоо авах хэмжээ авмаар байна. Энэ арай өөр асуудал авах шиг тийм. Азаа хувийн хөвшилт хэвэндээ байгаа юу? Авцам ашиглалт. Авцам ашиглалтын юу компани гэж манад байхгүй шүү дээ орон аймагт. Чадван тал компани зам нийтийн эзэм одоо нөгөө усын чанартай авцамын засвар ажилтныг хариуцсан явж байгаа. Ер нь цаашдаа яг энэ зам арчлалтын орон нутгийн өмчит компанитай болох шаардлагатай гэдэг асуудлаас яригдчихэж байгаа. Замын ажилт. За ерөнхийдөө ингээд асуултууд. Тий. Энэ ногоон байгууламжтай холбоотой асуусан хэмжээ хариулж үлээ. Ногоон байгууламжтай холбоотой энэ жил аймгийн хэмжээнд ер нь амьдрах орчныг сайжруулах жил болгож зарласан байгаа. Тэгэхээр амьдрах орчин сайжруулахтай холбоотойгоор тоосчлтыг бууруулах ногоон байгууламжийг нэмэгдүүлэх ажил дээр дахиад нодлон бол 280 сая төгрөгөөр бас зам дагуу нөгөө тоосчлтыг үүсдэг сул хөрстэй газруудад ногоон байгууламж зөвлөгжүүлэлтийн ажлыг хийсэн. Энэ жил үргэлжлүүлээд энэ ажил хийгдэн. Ер нь цаашдаа энэ ногооруулах ажил энэ одоо усан оглоороо байнгын ажиллуулах ч гэдэм үү ядаж жил энэ талбай дээр байгаа усан оглоороо хүүхдийн баяраар ч юм уу ер нь зуны хувьд бүтээн ажиллуулъя гэдэг асуудлууд ногоон байгууллагын энэ мод зүйлийг нэмж тарья гэдэг асуудал аль талдаа ер нь төлөвлөгдөд байгуулагч амрах нөхөн зэрэг зардлаар бас ногоон байгууламжийг нэмэгдүүлэх асуудал яригдж байгаа. Зөвхөн чаваасаа хотын хэмжээнд гэхгүй нөө цөлжилттэй холбоотойгоор буур нөр иргэд авах ч гэдэм үү энэ ажил төлөвлөгдөд явж байгаа. За энэ 92-ын гаднах бол зүгээр л балгаас үүдэх шүү. Хүүхд тоглох газарчгүй олон жил боллоо. Сайн харилцсан тийм. Тийм нэг судлаа. Юу тэд гараж дээр байгаа гэдэг чинь бидний 10 жил тахад л 46-гийн харин гэж. Тийм. 46 гэж хаана? 40 Спорт хорооны баруунлын 46-гийн арын гараашнуудыг яах вэ? хоёр давхар нөгөө байшингийн арын тий. Тий хоёр давхар. Гараажнууд ер нь бол би бол баг багцаалдж чинь да. Гараажнууд бол бүгдээрээ эзэнтэй. За газар нь одоо газар авсан хэсэг нь бол бас асуудал баг. Тэгээ гол нь шууд чөлөөлөд нураагаад явъя гэхээр эзэнтэй учраас хүний хувийн өмчөд төр шууд ингэж болохгүй. За тэгээд чөлөөлөхгүй байх гэхээр ингээд ийм асуудал яригддаг. Тэгээ бүгд эзэнтэй учраас энийг шууд ингээд шийдээд явж болохгүй байгаамаа. Тэгээ нөгөө эзэнгүүд нь болохоор өөрсдөө өмчийг бас газар мазаа аавна гэдэг өмчийн асуудлыг одоо өмчөө сайжруулъя гэдэг ийм асуудлууд хоёр талдаа яригддаг учраас энэ дээр одоо шууд ингэж идэх шийдвэр гаргахад бас төвхтэй байгаа гэдэг. За энэ асуултууд өгдөг та. За. Ер нь манай хэлцээс ингээд сарда